Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн минь хүргэе. Би өнөөдөр жимсний нухаш шийж үзүүлье гэж бодлоо. Үүнд минь алим, лир, чавга, тэгээд улаан манжин, банан, нэг ширхэг лун орох байгаа. За ингээд үүнийг бүгдийг хэрчээ. За ингээд бүгдийг хэрчээ бэлэн болгочлоо. Та бүхэн лун болон улаан манжингаа маш жижигхэн болон нэмгэн хэрчүүл зүгээр шүү. Ягаад гэвэл арай удаан болдог учраас бусад жимснүүдээсээ нэгээ жигнүүр дээрээ тавиад жигнэе. Баг зэргийн лимон хийгээд үгүй. Та бүхэн хийхгүй жисэн болно. Гэхдээ лимон ихлээр арай нэг балансын тааруулж өгдөг юм шиг надад санагддаг. Тэгээд ингээд 10-12 минут жигсэн нухш минь бүгд бүрэн болоо гараад ирлээ. Үнийг ихлэх хөргснийхээ дараа бананаа нэмээд нухах байгаа. За ингээд зутан маань бэлэн болчлоо. Та бүхэн туршиж үзээрэй. Их гоё зөөлхөн амттай боллоо. Тэгээд та бүхэн мөн хүүхдийнхээ кашнд хийгээд өгч болно. Тарганд нэмээд өгч болно. Хэрвээ нэг наснаас дээшээ гарсан бол мөн талхан дээр барайн юм шиг түрхээд бас өгч болно. За ингээд гэртээ туршиж үзээрэй. Баярлалаа. Баяртай.